4 өдөр болж байна. Одоо 11 мөрч байна. Тэгээд би яах ч байна гэвэл өглөө 9 өнгөрөөж боссон. Амар нойрмог боссон. Босгож явах хэцүү байлаа өнөөдөр. Тэгээд юу хийсэн бэ гэвэл цайгаа уучаад юу яаж бас нүүхтэй бэлдээл юмудаа цэвэрлэж байна. Өнөөдөр 2-оос ажилтаа тэрнээс өмнө жоох юм янзлж цэвэрлэлээ. Ингээ хоосорсон тэн нэг юм байна. Тэр хоёрыг хаях хэрэгтэй. Тэгээд энэ доторчлын бол бейкинг содагаар цэвэрлсэн. Энэ плетгийг ингээд салгаж болдог. Тэгээд энэ нэг нь цэвэрлсэн. Хатаасныхан дараа хийхгүй бол нөгөө тогон залах болохоор аюултай. Нэг иймэрхүү байна. Энэ хав жоохон замбраг байгаа уучлаарай. Тэгээд энэ шүүгээ хоосон. За манайхан би гэрээ янзлчлаа. Тэгээд ядраад сууж байна. Бүгдийн цэвэрлсэн хөргөгч энтер гээд бүх юмаа бол цэвэрлжлээ. Одоо holiday ч энергихгүй өсөж байна. Тиймэрхүү юм да. Тэгэл маргааш нүн байдал гэвэл яг нь цэвэрхэн бол харагдахгүй. Гэхдээ бол зэгтэй болсон. Энэ дээгүүр өмсгөгцсөн энтрийг бол ингээд тавьсан. Гээд тэрийг хураагаад болоо ингээд балконы юмнууд. Тэгэл тэр хэсэг иймэрхүү энэ хоосон галтгооны энэ хоосон энэ хав зүгээр торнууд хоосон. Тэгээд байны руу бүгдийг цэвэрлсэн. Гэлэлцэж гин үү? Хоосон. Тэнд юу вэ? Торш. За одоо хоолой би читрийн дахиагаа бодоод байлаа. Хөргөгч ийм болсон. Цэвэрхэн хоосон. Тэгээд хөлтөөгч өндөх юмнууд явахад бэлэн. Таран цэвэрхэн. За өглөөний минь манайхан өнөөдөр нүгч байна. Тэгээд байгаа байдал маань бол юм харагдаж байна. Ингээд бүх юм бэлэн. Би одоо энийг хаяна. Тэр сандлыг гаргана. Тэгэл нүүхэд туслах найзаа үлээн. Хурдан дуусмаар юм. Амар ядарч юм дээ. Тэгээд маск зүгээд нүрээр их юм гараад байгаа. Тэгээд жоохон сайн байна. Anyways, за тэгээд үргэлжлүүлээд байгаа. Нэг гаргаад хайчи. Манайхан би нүүчлээ. Тэгээд баг зэрэг юм үлдээсэн. Тэгээд тэрийг нэгтгэхэд 8 сарын 31-нд очиж авах боллоо. Одоо энэ нөр амир хурж байна. Тэгэхээр жоохон хөвтөж амарлаа. Тиймэрхүү төлөвлөгөөтэй байна. За хөвтөй. Юм гоё юу вэ? За унтахсаж унтчихдаггүй байна.
Уул нь амар ядарсан байна. Тэгтээ унтаж чадахгүй байна. Тэгээд гэцэлсүүд юм идэж байна. Netflix-ээс юм үзье. За өглөөний мэд. Өнөөдөр би байр руугаа явж юу явах хэвээр төлхөөрөө өгөх хэвээр. Тэгээд одоо энд 8:50 болж юм уу? Би өглөө 6 гэж сэрсэн, орой сайн унтаж чадсангүй. Гэтэ гайгүй байна. Одоо нүрээ угаагаад нүрээ будаагүй их удсан байна. 4-7 хоног их завгүй байсан. Тайм мэдж байгаа. Тэгээд одоо нүрээ угаагаад нүрээ будаа. Тэгчээд өглөөний цайгаа угаад. Манай найз машинаар намайг бүргэж өгнө. Тэгээд үлдээсэн хэдийн минут тав. Тэгээд тиймэрхүү төлөвлөгөөтэй өнөөдөр би хүнсээ зөвлөж магадгүй орой өчигдрөөс хойш кимчи чигээ идмээр санагдаад байгаа. Солонгосын хоол. Тэгээд хоол мол энэ төр бүгдэнд үлдсэн байгаа. Тиймэрхүү та. Өнөөдөр 8 сарын 31-ний 9 сар удаа маргааш гарлаа шүү. Равчлаа. Нүрээ бодъё. Энэ бодгийн хайрцаг дээр байгаа. Тара бодчлаа. Нүрээ одоо гоё. Зэ одоо явах гэвэл би хоолой өглөөний цаг уух гэж байна. Өнөөдөр би чай гэх тийм цаг уун. Галтгоонд нь би бичмээргүй байна. Яагаад гэвэл айланд байгаа болохоор хөндлөх хэрэгтэй. Орон цагийн тийм болохоор бичээ зогсоод явах муухай байна. Тэгээд цаана бараг яваад буцаж ирэхлээр бичиж чадахгүй байх. Тэгээд би буцаж ирээд болтий. Түр баяртай. За би гэртээ ирчихлээ. Тэгээд хуучин байрныхаа төлхөөрийг өгөөд нэг 5-аас 5 минут болсон бах шалгаад ямар ч юм цэвэрхэн байсан. Тэгээд барьцаа мөнгөө нэг энэ сарын дундуур авчих юм байлээ. Тэгээд сая түрүүх ирчээд юмнуудаа янзлаад хөрөгчөнд хийх юмнуудаа хийчээд одоо ингээд сууж байна. Жохон амарч байгаад явж хүн савна. Өнөөдөр тэгж хоол хийж идэе. Whole Foods. Yes, Монгол. Зя болчлоо. Тэгээд юу яалаа? Авахыг хүссэн юмнууд бол бүгдийг авчлаа. Гэхдээ юу авч чадсангүй. Гүчүжан авч чадсангүй. Яагаад гэвэл байхгүй наа. Гүчүжанг юугаар орлуулчих болох вэ? Ингэж явчихсан юм. Юу гэлээ? Сирачагээд халуун ногоотой соосоор орлуулж болно. Тийм болохоор тэрийг ашиглажээ. Тэгээд одоо харих гээд алхаж явна. Эндээс энэ иш ирэхэд бол нэг 15-аас 20 минут алхах юм байна.
Нөгөө яригдчих байна. Будаа бэлэн. Манайхан болчлоо. Гоё яригдчих байна. Тэгээ будаа. Орой хол.